Мэргэжлийн урлагийн ууган байгууллага 87 жилийн түүхт улсын драмын Эрдмийн театр үзүүлж байна. 14 дахь удаагийн Гэммуса олон улсын театрын наадамд нэр дэвшиж буй шилдэг уран бүтээлүүд 5 дугаар сарын 6-нд 18 цагт Лев Толстой Адууны түүх сонгодог жүжиг, 5 дугаар сарын 7-нд 19 цагт Гүр Базар Жаргаагүй нар түүхэн эмгэнэлт жүжиг, 5 дугаар сарын 12-нд 12 цагт Баяраа Хишиг Заяа нарын зохиол Царцаа намжил хүүхдийн жүжиг, 5 дугаар сарын 12-нд 18 цагт Оюун би эндээс явахгүй уянгийн драмын жүжиг тус ганцхан удаа тоглогдно. Тасалбарыг Улсын драмын Эрдмийн театрын касс Тикет Цэгимэн үнэгүй хүргэлт 1900 1800 худалдаалж байна. Оюун лгүүд цуглах өргөө Улсын драмын Эрдмийн театр.